За сайн байцгаана уу үзэгчдээ Даган channel-аа. За өнөөдрийнхөө уншлагаар та бүхэнтэйгээ таны бодож буй хүнтэй таны талаар өнгөрсөнд юу гэж боддог байсан. Тэгээд одоо юу гэж боддог болсон бэ гэдэгтэй харьцуулсан маягаар тэмцлэг хийж бодсон. За тэгээ энэ хүн уншлагын нэмэлттэй тэр илүү тодруулж харна гэсэн үг. За одоо хэдүүлээ хөзрөө сонгочих. Манай 1-р группийнхан маань ямар хөзөр сонгох вэ? гэдгийг харъя. За энэ үзэр гарч ирнэ нэ. Tree of Swords гарч ирлээ. За сайн хараад аваарай. За 2-р групп маань ямар үзэр сонгох вэ? Харъя. За Hermit хөзөр гарч ирлээ. Та сайн хараад аваарай. За манай 3-р группийнхан маань ямар үзэр сонгох вэ? 9 of Swords гарч ирлээ. Та харагдаж байна уу? За тэгээ та бүхэн маань хамгийн их татагдаж буй нэг хөзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За тэгээд миний уншлагыг сонсдог тий намайг одоо дэмждэг, гой сайхан үг хэлдэг, одоо сэтгэлээ харамгүй хуваалцдаг, надад лайк дардаг, саба дардаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Алидийн одоо хэлээ 6000 сабтай болсон байна. Тэгэхээр хэдүүлээ өшөө одоо саба дараад тий ингээд байх юм бол би улам л илүү одоо ойрхон хугацаанд гой бичлэг оруулна. Тэгэхээр та бүхэн маань одоо саба дараагүй саба дараарэ. Ер нь аль 50% нь баг дараагүй гэдэм билээ. Одоо миний яг нөгөө байнга үздэг хүмүүсийн маань. Тэгэхээр та бүхэн маань subscribe дараад намайг дэмжээрэй гэж хүсье. За тэгээд уншлагатаа орцгоё. Баярлалаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай 1-р группийнхан маань тавтай Марил. За тэгээд тав хэдийн маань сонгосон үзэр нь болохоор Tree of Swords үзэр байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ гурван сэлэмдээ одоо хайр сэтгэлээс авсан шарах зовлон одоо шаналлыг илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй энэ харилцаа маань өөрөө таныг айгу одоо сэтгэлийн шаналлалтай тий санаа зовёртой асуудалтай одоо болгоод байна уу тий жоохон одоо энэ хүзрийн ер нь утга нь өөрөө ийм энергитэй бол байдаг. Тэгэхээр одоо хэдүүлээ юу яа energy check хийхдээ хэдлээ ингэж та хоёрын маань харилцааных нь ерөнхий энергитэй ямар байна вэ? Та хоёр ер нь одоо ямар харилцаанд байгаа юм бэ ч юм уу те тэрийг харах гэж үзье. За ийшээ тавьчих. За манай 1-р группийнхны маань үзүүлж буй хүн нь те манай 1-р группийнхантай одоо ер нь ямар харилцаанд байгаа вэ? Transformation rejuvenation гинэ. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүн нь те манай 1-р группийнхантай ямар харилцаанд байгаа вэ? Энэ хоёрын ерөнхий энерги нь ямар шүү бэ? Wow. Secrets, hidden knowledge, keeping a secret. Нууц харилцаас байж болохоор харагдаж байна. Энд дээр бас Tree of Swords гараад ирсэн байна. Ерөнхийдөө бас 3 дахь харилцааг илэрхийлээд байдаг. Магадгүй та хоёр өөртөө юу гэдгийг 3 дахь харилцаанд авч юм те эсвэл өөр бас нөгөө чинь өөр харилцаа бас байж болно те. Ямар ч хийж болно. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүн манай 1-р группийнхантай ямар харилцаанд байгаа вэ? Ерөнхий энерги нь ямар вэ? За ерөнхийдөө ингээ харахад бол жоохон нууц юм шиг дээ. Надад бол тийм энерги гарч ирж байна. Тэгээ айгу бас ховор харилцаа бас байж болохоор байна. Энд ингээд нөгөө Clover гэдэг лүү те. Юм цэцэг гараад ирсэн. Тэгээ Anemone гинэ Transformation Rejuvenation. Тэгэхээр та хоёрын харилцаа өөрөө айгүй их одоо дахин те нэг өөрчлөх одоо боломжийг өгөөд байгаа юм шигтэй. Та энэ одоо харилцаанд байснараа илүү их одоо өөрийгөө өөрчилж эсвэл танин мэдэж ч юм уу те иймэрхүү бас байж болохоор энэ одоо хүн бас харилцаанахаараа те өөрийгөө айгу өөрчилдөө штэ те одоо нөгөө хүндээ таалагдах гэж ч юм уу нөгөөнийхөө дуртай зүйлийг хийх гэж эсвэл одоо юу гэдгийг бүр бид нар чинь ялангуяа эмэгтэй хүмүүс те хайртай өнөөхөө төлөө бүр ингээ хайн
одоо өөртөө амар анхаардаг болно тий. Иймэрхүү зүйлсэл хийдэг, өөрийгөө аяг өөрчлөх гэж хичээдэг тий. Нөгөө л хүндээ таалагдах гэж. Тэгэхээр энэ харилцаанд магадгүй та өөрийгөө бас их өөрчлөх гэж хичээж тий. Өөрийгөө юу гэдгийг энэ хүнд одоо тааруулж тий байх гэж аяг үдсэн байж болно. Тэгээд таны хувьд одоо ер нь та хоёрын хувьд тий ерөнхий энерги яриад байгаа учраас аягүй энэ харилцааг ховор цорын ганц энтер харилцаа маань гэж бол харж иж болно тий. Тэгэхээр одоо та хоёрын хувьд нэгээ аягүй бусдаас илүү онцгойлж яг дуурлж хайрлж ухаарсан байж иж болохоор энэ хүзрөөс бол тэгж харагдаад байна. Яг юм нөгөө олон дурлалдаас яг таны л яг нэг тийм цорын ганц харьшигчин юм шиг амар их мэдрэгдсэн тий. Онцгой нэг нь санагдсан тий. Олон хүнд ингээл дуурлж одоо юу гэдэг олон хүнтэй уулзсан ч гэсэндээ энэ хүн л таны яг нэг тийм цорын ганц нэг тийм гоё нэрг өгдөг. Одоо яг хүний л яг ингээл одоо хайрын тухай ботход яг л нэг хүн л бодогддог штэ тий. Ер нь тийм олон дурлалаа ч гэсэндээ яг л нэг хүн л одоо эцсийн дүндээ яг сэтгэл үлдсэн байдаг. Тэгэхээр энэ үнийг би бол таны яг тийм одоо тий цорын ганц үргэлж дандаа боддог ийм хүн чинь байна гэж бол харж байна. За тэгээ энэ энергийг ерөнхийдөө дэлгэрүүлээ те. Ерөнхийдөө та хоёр бол хоёр биендээ айгу тийм одоо азар учирсан, золоор учирсан юм шиг те. Бас айгу хөв тавилангийн онцгой харилцаа бас байж болохоор байна. Тэгээд энэ дээр яг уу жоохон нууцлаг иймэрхүү зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ гурван одоо хүзөртэй тэгээд бас нь одоо сонголтын маань ингээд уншингууд тэгээ ерөнхийдөө ингээд мэдрэмж өгөнгүүт надад нэг тийм twin flame юм шиг эсвэл айгу кармик юм шиг те одоо дахин бодогддог хизээч удаа мартдаггүй үргэлж нэг тийм хоорондоо холбоотой юм шиг санагддаг те ийм хүн байх боломжтой те ийм харилцаат нь байна гэж бол хараад байна. Хиндэ одоо айгу ижил тэнцүү те илэрхийлэхгүй байлаа ч гэсэндээ та хоёр айгу нэг холоос мэдэрдэг ч юм уу те юу бодож байгаа санаж байгаа шаналж байгаа нэтэрээ те энэ бүгдийг нь айгу их мэддэг мэдэрдэг байж болно. Дундын та хоёрын маань хоорондын телепат те ийм зүйл айгу өндөр сүнсний холбоотой те ийм онцгой харилцаа байж болохоор байна. Магадгүй бас ийм мөртлөө жоохон салцсан те өөр хүмүүнтэй болоо салцсан малцсан нэржи бас байж болохоор байна гэж бол харж байна. Тэгээ жоохон илүү дэлгэрүүлчихье. Хэсэг жоохон нэг тийм гонхтой юм уу та хайр сэтгэлийн жоохон шархтай нэг мэдрэгдэж байна. За одоо хэдүүлээ илүү татруулъя. За манай 1-р группийнхний үзүүлж би энэ хүн нь манай 1-р группийнхэнтэй ямар холбоотой юм бэ? Энэ хоёрын дундын ерөнхий энерги юу ямар байна вэ гэж бодож. Temperance wow. Тофан зэрэг арчлаа. За нэг жоохон дэвшлүүлж. За манай 1-р группийнхний үзүүлж буй хүн манай 1-р группийнхний ямар холбоотой юм бэ? Ямар хоёрын холбоо вэ? Ерөнхий энерги нь юу вэ энэ харилцааны? За ойлгомжтой. Энэ харилцаа жоохон одоо юу гэмээр чинь магадгүй жоохон тусдаа байгаа юм шиг те. Стил хангалуун бус байна гэсэн зүйлэл гарч ирж байна. Тэгэхээр та хоёрын ерөнхий дундын энерги те ерөнхий энерги чинь гэдэг юм бол нэг айгу сэтгэлтэй юм шиг айгу нэг юм дурсаж санаад байгаа энержи бол гарч ирж байна. Ирээдүггүй болцсон. Ирээдүйдээ итгэл хүү те энэ харилцааны талаар айл нь тэгтлээ одоо тийм итгэл гэдэг зүйл байхгүй те ингээ хамтраад одоо явсан уу гэвэл яваагүй чадаагүй те ирээдүг одоо ингээ төлөвлөөд хамтдаа хоёр талаасаа хичээгээд чадсан уу гэвэл айгу чадаагүй харилцаа гэж бол хэлэхээр байна. Тэгсэн мөртлөө чадаагүй мөртлөө те ингээд одоо чадаагүй ч гэсэндээ ингээд ийм одоо яг сэтгэлд амар үлдсэн гэх юм уу ингээд орхиж явж чадаагүй байгаа байхгүй тий ингээд хамтдаа байхдаа ингээд
одоо яг болж бүтээд яг ирээдүг хараад ингээд хоёр биенээ ойлгоод ингээд явсан уу гэвэл үгүй. Тэгээд яг ингээд салцсан мөртлөө нэг орхиж яваагүй те. Нэг ийм харилцаа амар нөгөө хорогдсон ч юм уу нэг тийм одоо энержи гарч ирж байна. Ингээд нэг нэгнээсээ холдож чадахгүй те. Одоо хамт байж болохгүй мөртлөө яг сэтгэлээрээ ингээ хол байж чадахгүй те. Одоо мартаж чадахгүй ч юм уу. Ийм энерги бол гарч ирж байна. Тэгээд уул нь бол та хоёр ингээд агиух одоо ирээдүйдээ болж бүтэх боломжтой байсан уу те. Та хоёрын ингээ харилцааны потенциал гэдэг зүйл байсан уу гэвэл би бол байсан гэж бол харахаар байна. Яагаад ч юм та хоёр чадаагүй байна те. Энэ нь илүү өөртөө итгэлгүй бас байдлаас болсон байж болно те. Ингээ хүн гоё хайртай учирч чаад энийгээ төлөө ингээ хичээх гэхлээр одоо юу гэдгийг ингээ өөрийгөө голоод те энэ хүн намайг одоо ирээдүйд орхичуул яана ч юм уу те. Одоо юу гэдгийг та хоёр тэгэхээр одоо тийм гүнзгийж чадаагүй байлаа гэж ботход те. Одоо яг ингээд нэгнийгээ холцсон те энэ холоос одоо юу гэмээр те. Хараа гэж нэг ингээ хайгаад те яг өөртөө төгсөн нэгнийг олсон боловч яг ингээд нөө урт удаандаа ингээ хамт байх гэхлээр хин нэг нь айгу өөртөө итгэлгүй байсан те өөрийгөө голсон иймэрхүү бас энержи байж болохоор байна. Тийм учраас энэ харилцааны айгу айцтай итгэлгүй байсан учраас те энэ харилцаа яг ингээд нэг гоё ингээ хоорондоо тохироод те хоорондоо ярилцаад хоёлаа одоо энэ харилцааг ингээд тгий ингэж хичээ тэгж хичээ гээд нэг тийм алсын төлөвлөгөө байхгүй хоорондоо ингээд нэг юм хамтдаа эвтэй нартай шийдэлт хүрээд те тэрнийхээ төлөө хичээсэн юм бол байхгүй маш их потенциалтай мөртлөө тэр потенциал одоо яаж чадаагүй ашиглаж чадаагүй тийм энержи бол та хоёроос гарч ирж байна. Одоо потенциал гэдэг нь мэдээж хэрэгтэй хайр гэсэн үг шүү дээ те. Тэгээд хамтдаа ингэ болж бүтэх боломж гэдэг зүйл та хоёрт айгу байсан байж болохоор байна. Энэ нь одоо хин нэгнийх нь өөртөө итгэлгүй байдал те. Энэ хүн намайг орхичуул яана эсвэл одоо тэгээд намайг үнэхээр одоо тоогоод ийн үү те гэднийг юм айгу санаалсан юм шиг те айсан юм шиг ийм учраас ингээд бүрэн ойлголцож чадаагүй юм шиг айгу нэг тиймэрхүү энерги бол гарч ирж байна. Тэнд бас justice үзэр гарч ирлээ л дээ. Нилээн кармик байх боломжтой яадаг ч байсан soulmate гэж бол хэлэхэд айгу хэцүү байна. Тэгэхээр илүү twin flame юм уу? Кармик харилцаа гэж бол хараад байна. Тэгэхээр ихэнхдээ кармик харилцаа болон twin flame харилцааг хүмүүс ингээ андуурах гад байдаг. Ерөнхийдөө нэг тийм энержийн бас нэлийн төстэй санагддаг. Гэтэ яг ингээд өөртөө тий одоо яг нэлийн сүнслэг төвшөнд одоо юу гэдгийг сүнслэг зүйл суурсан сонирхтойг мэддэг ч юм уу те. Иймэрхүү хүмүүс бол агуулсан хилээд өгдөг мэддэг те өөртөө мэдэрдэг те. Энэ харилцааны тухайд яг ерөнхий уншлах учраас боломжтой зүйл нь бол илүү twin flame болон кармик харилцаа байна гэж бол хэлэхээр байна. Тэгээд энэ бас Tree of Swords гараад ирсэн учраас ер нь нэлээд кармик талдаа тий. Угаасаа бас twin flame-д нэлээд бас кармалог байдгаа тий одоо айгүй их зүйлийг даван туулах шаардлагатай болдог, хичээх ёстой болдог. Би бол тэгж боддог. Яг хөө зарим нь ингээд одоо зөндөө ингээд бас сүслэг зүйлийг ярьдаг тий. Судалдаг иймэрхүү хүмүүс маань айгүй амархан нийлчих юм шиг те ингээд байдаг. Тэгмэл нөгөө одоо divine feminine болон divine masculine хоёрын энержи чинь яг ингээ хоорондоо гоё ингээ зохицчихж одоо тэр одоо нэгдэл болно те тэр divine одоо union болно те. Тэгэхээр яг энийг ойлгож байгаа нь ойлгохгүй байгаа нь бити олон юм бичээрээ те монголоор ярилтаа яалаа ч гэнэ үү. Тэгээ ерөнхийн хэлэг нь бол юм байдаг штэ те. Тэрийг бол тэгээд зүгээр ойлгоорой. За ямар ч тач одоо ерөнхий энерги чинь бол юм байна. Жоо юм болж бүтээгүй энерги байна. Тэгээд сэтгэлдээ бол хинж энийгээ тавьж явуулаагүй энерги гэж бол хэлэхээр юм тий. Та одоо өөрөө ингээд тавьж явуулж чадаагүй учраас имжлэгийг үзэж байгаа байх. Нөгөө нэ яаж байгаа л гэж бодож байгаа. Энэ хүн ер нь бас яг адилхан. Илүү бас нэг тийм нэг толдоод байгаа юм шиг тий. Twin flame энерги бол гарч ирж байна гэж бол хэлэхээр байна. Одоо дундын энерги гэж үзэхэд бол мөн хийж чадаагүй гэсэн энерги бол гарч ирж штэ тий. За одоо хэдүүлээ. Энэ хүн чинь таныг өнгөрсөнд юу гэж боддог байсан юм те? Өмнө нь таныг юу гэж бодож хардаг байсан бэ? Тэр талаар нь үзье. За одоо анх танилцахтаа ч юм уу те анхандаа гэдэг ч юм уу ер нь өмнө нь таныг юу гэж боддог байсан бэ? За тэрийг харъя. За манай нэгдүгээр группийнхны үзүүлж буй хүн нь
Манай 1-р группийнхнийг өмнө нь юу гэж харж боддог байсан бэ? Илүү өмнө нь юу гэж харж боддог байсан бэ? Вау. Гоё энерги гарч ирж байна. За. Хөзөр минь манай 1-р группийнхний үзүүлэлтийн хүн манай 1-р группийнхнийг өмнө юу гэж хардаг байсан бэ гэж бооч. Вау. За өмнө нь энэ хүн тань үнэхээр дурлсан байжээ. Айгуу таныг ингэж нөгөө өмнө нь таньдаг байсан юм шиг те. Тотонжуулж айгуу тэгэж ботсон байна. Six of Cups гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд энэ хүн чинь одоо юу гэмээр тийм. Юу та энэ хүнийхээ хувьд биш үү те. Яг юм аз жаргал нь байсан байна. Тэ ингээд амар гоё юм хайр байсан байна гэж бол харагдчихээн. Тэгээд энэ хүний зүгээс тантай айгуу юм сүнслэг холбоотой байсан гэдгийг анх айгуу их мэдэрсэн байж болно. Тэ өмнө нь юу гэж боддог байсан бэ гэх юм бол одоо амар сони ингээд тантай анх уулзахтай шүү дээ. Тэ энэ дээрээс фул үзэр ирчихэж байна. Би бол нэг ингэж уншихаар байна. Тантай анх уулзахдаа таныг айгуу таньдаг байсан юм шиг санагдсан байна гэж бол хэлэхээр байна. Тэгээд одоо анхандаа таныг ингээд юу гэж боддог байсан бэ гэх юм бол айгуу нэг юм танаас мэдрэмжэндээ өмнө амар юм таньдаг хамтдаа байдаг байсан юм шиг санагдаад та айгуу тийм дурсамжийг нь одоо яагаад байгаа юм шиг те эргүүлж бодуулаад исэн юм шиг те одоо юу гэдгийг анхны яриг нь магадгүй санагдуулсан байж болно. Эсвэл угаасаа нэлийн сүнслэг харилцаа учраас хүмүүс ихэнхдээ айгуу таньдаг. Өмнөөс нь ингээд хаа нэг харж исэн юм шиг бүр ингээд таньдаг юм шиг нэг тийм мэдрэмж энэ айгуу өгөөд идэг. Тэгэхээр энэ үний хувьд бол ялчгүй таныг хаа нэг харсан билүүж гэж бодсон юм шиг те. Тэг ялчгүй нэг юм анхны яриг юм уу айгуу нэг юм дотн зүйлийг нь санагдуулаад байсан байж болохоор байна. Тэгээ энэ хүн ялчгүй танд маш их дурлаж таныг маш их шохоорхож те таныг маш их одоо үнэлж одоо хайрлсан байна те танилаар маш их мөрөөдсөн байна. Одоо юу гэдгийг тантай ингээм хамт байх юм бол энэ хоёр үзрөөс л тантай айгуу тийм хамт байх юм бол ирээдүй ямар ах бол гэж айгүйх мөрөөдөж боддог байсан юм шиг те. Нэг тийм бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн магадгүй ихэндээ танд бүр айгуу гүн дурлсан бас байж болно те. Ингээд нэг юм дотн санагдаал хаа энэ хүнийг харлаа гингүүд нэгээр тийм бол байхгүй. Тэнгуүтээ ингээд магадгүй үзчихсэн кино миноных нь одоо өөрийнх нь туртай дүртэй таймер адилхан энэ гэж бас хэлчихсэн байж болно те. Ингээд юу гэдгийг хаана нэг л тийм нэг та энэ хүнд айгуу дотн мэдрэмж өгсөн байгаа байхгүй. Тэгээд тийм учраас энэ хүн ингээд танилаар маш их зүйл бодож мөрөөдөж одоо тантай ингээд ирээдүйд ямар байх болоо гэсэн талаар айгүйх одоо бодсон байна гэж бол харагдаж байна. Тэгээ таны хичнээн одоо үзэсгэлэнтэй хүрхэн юм бэ? Тэ ямар сайхан юм бэ? Тэ юу гэдгийг ямар үзэглэлтэй чинь айгүйх бодсон байна. Тэ таны талаар үнэхээр одоо мөрөөдсөн байна. Айгуу романтик бас одоо хүн бас байж болно. Эсвэл та яг ингээд нэг юм өөрийнх нь романтик талыг нь айгүйх одоо гаргаж ирсэн бас байж болно те. Энэ юмнуудад бэлэгсэлт их одоо тэр үед өгч исэн байж бас болно. Ядагч гэсэн таныг маш гоёор харж бодож мэдэрч исэн байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд ер нь бол өмнө нь ингээд энэ хүн таны талаар бодохдоо таныг айгүй алтхаас айдаг байсан гэж бас зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр та энэ хүндээ айгүй чухал хүн байсан байна тий. Тэгээ энэ хүн ер нь яадаг ч байсан ингээд танд л айгүй үнж байх сонирхолтой тий. Таны л төлөө одоо юу гэдгийг магадгүй өнгөрснөө айгүй өөрчлөх гэж хичээсэн ч юм уу тий. Түрүүн бас ингээд одоо та хоёр нэгнийхээ төлөө айгүй өөрчлөгдсөн бас байж болно гэж гарч ирсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ хүн айгүй их одоо өөрийгөө өөрчлөх гэж бас хичээсэн байж болно тий. Анхандаа ингээд таны төлөө айгүй хичээсэн өөрчлөх гэж үзсэн тантай ингэж өөрийгөө тохируулах гэж үзсэн тий. Ингээд та одоо энэ хүнийг яаж хайрлах яг тэрэнд нь тохируулаад ингээд сэтгэл зүрхээ айгүй өгөх гэж үзсэн гэсэн зүйл бол гарч ирж байна. Ямар ч тааш таныг өнгөрсөнд бол айгүй их хайрладаг, хамгаалдаг, алтгаас айдаг, үнэлдэг тий. Айгүй тийм гоё энергиуд бол гарч ирж байна. За одоо хэдүүлээ энэ хүнд нь одоо таныг юу гэж харж боддог юм те тэрийг харъя.
За манай 1-р группийн үзүүлж би үнэн одоо манай 1-р группийнхны юу гэж харж бодож байна вэ? Хэлж өгөөч. King of Swords. Tower. Wow, дахин King of Swords ирж байна. За одоо хэдүүлээ. Одоо таныг юу гэж харж байна вэ гэдгийг харъя. За тэгэхээр эндээс өөрөөсөө юм байна. Та хоёрт айгүй хүл ойлголцол гэдэг зүйл гарсан байж болно. Тэгээд юу нь яадаг ч гэсэн энэ харилцаа үнэхээр дууссан харилцаа байна. Тэгээ угаасаа анханасаа ер нь жоохон дууссан харилцаа гэж унсан. Тэгэнгүүт одоо угаасаа энэ үний бодол нь юу вэ гингүү шууд угаасаа дууссан харилцаа гэж бол гарч ирж байна. Гэтэ яг одоо тэгээ хэлсэндээ дууссан мөртлөө сэтгэл зүрхэндээ тавьж явуулаагүй гэдэг бол амар үнэн гарч ирж байна. Ерөнхийн нэрхтэйгээ маш одоо таарч байна те. Яагаад тэгэхээр энэ хүн биштэй те нэг талдаа ингээд таныг одоо гаднаа те ингээд тавьж явуулсан мэд боловч дотроо болохоор ингээд хизээж тавьж явуулаагүй маш их юм бодож гин, шаналж гин, зовж гин те дуусах гэж айгу магадгүй одоо өөртөө айгу тэмцэлж иж болно. Тэгэд энэ магадгүй шүү дээ энэ харилцаа чинь айгүйх тэгж юу яасан байна. Гинтийн байдлаар дууссан байж болохоор харагдаж байна. Тавар үзэр гарч ирж байна. Тэгэхээр гинт ингээд айгу дууссан юм шигтэй ингээд нэг юм өөрийгөө айгу ойлгуулж чадаагүй одоо юу гэдэг дуусч энэ төр гэж огт бодоогүй байж итэл гинт айгу үл ойлголцол болоод дууссан юм шигтэй одоо та яг нэг тийм гоёор энэ хүнтэйг ингэж дуусгасан уу гэвэл үгүй ч юм шиг. Энэ үний чинь зүгээс бол бодол мэдрэмж нь бол яг одоо нэг тийм байна. Ингээд нэг юм дутаасан жом шиг юм шиг. Одоо юу гэмээр тэндээ ингээд нэг юм одоо хүчээр л дууссан болохоос биш энэ харилцаа аюу их тэгж үргэлжлэх боломжтой байсан. Тэгээ энэ харилцаа ихийн хинийхэн зүгээс сэтгэлд нь ингэж одоо дуусгах бодол байгаагүй байсан боловч гинт айгу одоо цаанаас л дууссан байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр илүү одоо гадны нүглөө бас орсон байж болно тий. Та айгу буруугаар ойлгоод одоо өөр хүн амьтандаа болцсон гэд гинт одоо салцсан ч юм уу тий. Эсвэл юу гэдгийг энэ хүний хэлэх гээд байгаа санаатай байгаад байгаа байдлыг нь айгу буруугаар хараад тий энэ хүн тантай ингэ ирээдүгөө хараад айгух одоо танд дурлаад ингээд болчондоо гэд айгу ингээд тайван тий магадгүй одоо яг хүснээр чинь байгаагүй ч гэсэндээ энэ хүн ингээд өөрийнхөө зүгээс айгух одоо дотроо юм бодож исэн байж болно те гаднаа ингээ илэрхийлж амжаагүй дотроо л ингээл тантай яг болно бүтэн гээд нэг юм айгу гоё явж исэн чинь гинт та болохоор энэ чинь надад юу одоо юу ч дөрөөлөхгүй байна те одоо ингээд үйлдэл алгах ч гэдэг юм уу те надад юу н хайргүй юм байна гээд магадгүй одоо сэтгэл илчлээгүй болохоор нь та энэс заага бас барьсан байж болно те нэг юм айгу гинтийн салт үл ойлголцлоос бол салаан гэсэн зүйл бол гарч ирж байна. Бол тэгж уншихаар байна. Тэгэхээр энэ хүн таныг ер нь бол айгүй их ингэж харж байна. Одоо та бол энэ хүний одоо амьдралт нь те амьдрал болж чадаагүй хайртай одоо юу гэдэг алдагдсан боломж гэдэг зүйлтэй ийм хүн байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр та энэ хүнийхээ хувьд бол өмнө нь маш их ирээдүй харж исэн хүн нь мөн өмнө нь ингээд тантай бараг толгой дотроо зөндөө юм ургуулаа бодцсон тантай гэрлэн ч юм уу те бүр газ салсан юм ингээд бодоод зориод сэтгэлдээ ингээд бодож исэн байна те гэвч ингээд нэг юм айгу таагүй байдлаас болоо салчихжээ гэж бол хараад байна. Тэгээ энэ хүн одоо ч юу н энэ харилцаа өнгөрчээ те гэж бол бодож байна. Яагаад тэгэхээр одоо энэ юу гэдгийг амар одоо юм ирээдүйн талаар тэтгэлийн юм юутэй байна уу гэвэл одоо итгэлтэй байна уу гэвэл айгу итгэлгүй харагдаж байна. Яг одоо ингээд таныг өөрөөс нь ингээд холдоод те өөртөө ингээд хамт байхгүй энэ үедээ та бол үнэхээр одоо гэлэлцэж ин тэ амжилттай байна, мундаг байна. Магадгүй та одоо sex offense ч юм бас юм олонний танил болох те юу гэдгийг алдартай болох амжилттай байх ч юм уу те. Одоо та хийж байгаа зүйлд айгу амжилттай бас яваад ижиж болно. Магадгүй л одоо энэ хүнийхээ нүдэнд л бол те та айгу сайн сах явж гинэ гэж бол харагдаж байна те. Тэгэд ийм учраас энэ хүн танаас бас одоо буцаж очино гэхээр танаас айгу эмээгэд байж болохоор байна гэж бол харагдаж байна. Одоо өөртөө энэ
Одоо юу гэмэрч дээ ингээ буцаад ирэнгүүд та бүр тохоргүй амьрлаг болсон юм шиг бас санаа тийжэж болно те таны одоо хувийн амьдралд магадгүй аз жаргалтай те ажил амьдралд нь цэцгэлж байгаа энэ төр бол энэ хүн таныг айгу холоос айжаад те бас байж иж болно танаас жоохон эмээгээд байж иж болно яадаг ч ийсэн энэ хүн юу н үйлдэлийн гэхээс айгу илүү дотроо л их юм бодож байгаа тунгааж байгаа гэж бол харагдаж байна. Яг одоогийн байдал бол нэг юм таны талаарх те бодол нь жоохон хэцүү байна те айгүй хэдгэрж амжаагүй хүн байна гэж бол харагдаж байна. Энэ хүний бол ерөнхий нэрийг айгүйх тааг байна яг одоо дууссан зүйлийг ингээд тавьж явуулж чадахгүй те дандаа юм нэг өнгөрсөнд байна гэх юм уу одоо хичнээн гоё байлаа да гэтэл одоо яагаад те одоо энэ хүн яаж тийм нэг ирээдүйд төвлөрөөд байгаа юм алга байна гэж бол харахаар байна. Одоо яг өнгөрсөн одоо хоёрыг ингээд яагаад байгаа юм шиг те одоо two appendix чинь ер нь бол ингээд нэг хоёр зүйлийг нэг зэрэг амжуулаад байгаа юм шигтэй нэг юм зүйлийг бол илэрхийлэн. Тэгэхээр энэ хүн ингээд яг одоодоо ингээд яг нэг юм одоо байж чадахгүй те илүү өнгөрсөн рүү ингээд одоо таны дурсамж таны талаарх бодол мэдрэмжтэй таныг алдсандаа харамсаад байгаа юм шиг те мартаж чадахгүй нэг ийм энерги энэ хүнд чинь айгүйх явж гин. Та айгүй боломж байсан те тантай ингээд боломж харсан боловч чадаагүй гэд нэг юм өөрийгөө айгу буруутгаад байгаа юм шигтэй өөрийгөө бас одоо хийж чадаагүй зүйлстэй зэмлээд те би тэр үед энэ хүнтэй ингэж болох лээсэн би тэр үед гисэн бол одоо бид тэр ингээм хамтдаа болох лээсэн тэгээ би тэр үед нь уушлаараа гэсэн бол бид тэр хийзээ салахгүй байсан ч юм уу те энэ хүн дандаа юм одоо хийж байгаагүй зүйлээ алдсан алдаагаа айгүйх тунгаан бодоод дандаа юм өнгөрсөндөө илүү төвлөрч амьдраад байна те яг одоо бол одоо та хоёрын энэ байгаа одоо хүнд хэцүү салцсан байдал болон өнгөрсний тэр боломжуудыг аягүй хэрэгж хараад байна. Одоо юу хэлэх гээд байгааг нь ойлгож байгаа шүү дээ тий. Тань ч гэсэн бас тийм мэдрэмж бас байж болохоор байгаа. Та хоёр ер нь нэгнээ аягүй талдаад байх магадaltaй гэж бол хэлсэн. Одоо юу гэмээр чинь бодит байдал дээр ингээд дууссан тий. Тэгсэн мөрчлөө энэ үний сэтгэл дотор ингээд тэр үед тэгсэн бол одоо битээр болчихлоо байсан шүү. Тэр үед ингээд шийдсэн бол битээр салахгүй байсан. Яг нэг ийм одоо циклд орцсон юм шигтэй гаднаа дууссан ч гэснээр дотор одоо тэр оюун бодол сэтгэл зүрхэнд болно гэхээр дуусгаж чадаагүй байна. Энэ хүн чинь айгүй асуудалтай байна шүү гэж бол харагдаж байна. Ер нь жоохон гунигтай, сэтгэл зүйн шарахтай, шаналлалтай ийм энерги байна гэж бол хэлэхээр байна. За жоохон тодруулаад энэ хүн чинь ирээдүй харж байна уу гэдгийг уншчих. Тэгээд хэдүүлээ уншлагаа дуусгая. За манай 1-р группийн үзүүлж буй хүн манай 1-р группийнхантай ирээдүй харж байгаа юу? Ирээдүй харж байна уу? За энэ хүн ирээдүйг үнэхээр харж чадахгүй байна. Айгу урагшилж чадахгүй энэ яа тэгэхээр өнгөрсөндөө айгу гацсан. Ийм энерги бол үнэхээр л гарч ирээд байна. Одоо мотивацгүй ямар ч хүсэл тэмүүлэл байхгүй урагшлах гэсэн чинь одоо хамаг юм гаццсан тий яг ийм энержитэй байна. Тэгэхээр энэ хүн биш тий яг одоогийн энерги нь угаасаа хэлсэн тий яг ингээд урагшилж чадахгүй зөвхөн өнгөрснөө гацсан байна гэдгийг бол хэлсэн. Тэгэхээр энэ хүн яг одоогийн энерги гэх юм болно шүү дээ тий өнгөрсний талаар яг одоо үнэн бодит зүйлийг яг нэг юм одоо олж хараад байгаа юм шиг тий тэр үед тэгсэн бол ингээд болох байж тий одоо тэрхүү үед нь тэгээ хэлсэн бол гэж чи намайг уушлах байж ч юм уу те нэг юм ингээд одоо хангдмен ч уул нь бол ингээд харахаараа зүг бид штэ те тэгвэл ингээд харц магаз одоо хангдмен биш зүгээр яг нэг хүний одоо ингээд бүрэн босгоор хараад ирж байгаас тэгэхээр одоо ийм хүн л мэдээж ирэг илүү тодорхой харантай шууд шулуун харантай тэгэхээр энэ хүн магадгүй өмнө нь ингээд чамтай байхдаа айгүйх тийм юмэг бодитоор харж чадаагүй байжсэн нь одоо ингээд салсныхаа дараа айгүйх юмсыг бодитоор харж байна те энэ харилцааныхаа яг чухам юу үнэн байсан юун дээр алдсан юуг чадаагүй яасан юм те ямар алдаа гаргасан энэ бүхнийг айгүйх тэгж одоо үнэхээр олж харж байгаа те энэ харилцаа ямар үнцэнтэй байсан чи хэм байсан те одоо өмнө нь тэгтлээ мдээгүй мэдрээгүй байсан зүйлээ одоо айгүй мэдрээд байгаа юм шиг дандаа юм өнгөрсний зүйлсийг энэ хүн айгүйх бодож байна угаасаа энэ Six of Cups гарч ирж байна те тэгэхээр магадгүйс энэ хүн та хоёр одоо тэр өмнө нь те сурах хэрэгтэй байсан сургамж одоо юу гэдгийг илүү кармик бол та
та хоёр ингээд тийм нэг хичээл энэ төр сурах хэрэгтэй шүү дээ, дээгүүр үзэр гарч ирж байна. Тэгэхээр энэ зүйлээ энэ хүн одоо чамаас салсныхаа дараа айгу ойлгоод байгаа юм шигтэй энэ харилцаанаас авах хэрэгтэй тэр нэг сургамжтай тэр хичээл энэ зүйлсийг одоо яг ингээм амар сайн сураад байгаа юм шигтэй ийм зүйлэл харагдаж байна. Одоо TED-гээд тахаар яагаад энэ жилийн нэг юм бичсэн байсан намайг үнэхээр уучлаарай хүн болгоно ингээд өөр ингэс нэг юм ярианы хэлбэр өгдөгтэй. Тэгэхээр би одоо ингээд энийг засах гэж хичээж л байгаа шүү дээ. Тэгээд тэгмүүд тэр болгоныг ингээд тэгээд ингээд хүний уйлж гоорчлыг үйл одоо мянган өө гарч ирэн те одоо ямар ч тийм төгс хөнгөж байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг жоох ойлгоорой. Нэгэндээ зөөлөн хандаж байгаарай. Би та нарын бичсэн бүх комментиг уншдаг шүү. За тэгэхээр энэ хүн нь ер нь аль өнгөрсний талаар маш их бодоод байгаа учраас ирээдүйд үйлдэл хийх одоо олнохэр бодлохгүй байна, чадахгүй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Гэхдээ энэ хүнд айгуу тийм ээлтэй л юм л да. Өнгөрсөнд ямар алдаа гарч ийсэн те энэ хүн магадгүй одоо өөрийнхөө бүр тэр гүн гүнзгий алдаагаа харж иж болно те чамтай ингээ харилцаанд байсан алдаа чинь энэ хүний зүгээс ямар алдаа гаргасан бэ гэдгээс нь ингээд өнцгөр харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн ингээд өөрийнхөө алдааг маш сайн ойлгож ухаарах юм бол магадгүй одоо ирээдүйд чамтай хэрвээ нийлэхэр болтой тийм хувь тавилан байгаа бол энэ хүн энэ алдаагаа дахиж гаргахгүй те. Хэрвээ ингээд өөр хүнтэй ингээд босон ч гэсэндээ энэ хүн энэ харилцаанаас маш их зүйлийг ойлгоц учраас ирээдүйд илүү одоо мундаг туршлагатай те ойлгоцсон юм байх нэ те. Одоо гэж бол харагдаж байна. Энэ хүн бол аягүй их зүйл суралцаж байна гэж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ нэмэлтээр болохоор та хоёрын оройн 3 сарын ирээдүйг ямар байх вэ те? Энэ хിവэрэ байх юм уу? Та хоёр нь ирээдүйд холбогдох юм болов уу те? Оройн 3 сарда тэмэрхүү юм байна уу гэдгийг харж өгнө. Тэгээд энэ харилцаанд асуудал болоод байгаа зүйл юу юм бэ те? Тэрийг илүү дэлгэрүүлж харна. Тэгээд энэ таны бодож байгаа хүн чинь те одоо өөр хүнтэй юм уу те бод сэтгэлт нь өөр хүн амтан байна уу? Өөр хүнийг бодож гин үү те? Ингээд таныг бодхоос гадна өөр хүн амтан те болцсон уу үгүй юу те? Танд юу н боломж байна уу ч юм уу? Тэрийг харна. Тэгээд нэмэх нь энэ харилцаанд өгөх зөвлөгөө те танд өгөх юм харьцаглийн зөвлөгөөг нь харж өгнө. За тэгээд миний нэмэлт 10,000 төгрөг гэдэг та бүхэн маань авахыг хүсвэл description хэсэгт линк байгаа. Instagram-ийн линк байгаа. Тэгээд дараад DM бичээрэй. За тэгээ баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу үзэгчтэй. Манай 2 дугаар группийн маань давтан мөрөл. За одоо хэдүүлээ та хоёрын ерөнхий энерги нь ямар вэ? Та хоёрын ерөнхий байгаа байдал чинь ямар байна вэ гэдгийг харъя. Энержи чек гэсэн. За манай 2 дугаар группийн үзүүлэлт буй харилцааны ерөнхий энергитэй харилцааных нь ерөнхий энерги ямар байна вэ? Манай 2 дугаар группийн үзүүлэлт буй харилцааны ерөнхий энерги. Appreciation, nobility гинэ. Манай 2 дугаар группийн үзүүлэлт буй харилцааны ерөнхий энерги. Вау. Ямар хөөрхөн энерги гарч ирээд байна. Ямар ч тач сал царнаггүй л энерги байх шиг байна. Илүү хоорондын эвтэй нартай дээ. За манай 2 дугаар группийн харилцааных нь ерөнхий энергитэй одоо энэ үзүүлж байгаа харилцааных нь ерөнхий энерги. Cross. За энийг тодруулж байгаа шүү за. Дахиж үзүр авсан нь. Нэг би өөрөөсөө ямар утгаар гарч ирснийг нь сайн мэдээгүй. Учираас нүүр тодруулж. За яадаг ч байсан хоёрын энерги бол нэг үнэнч бай, нэгэндээ одоо юу гэдгийг тохиромжтой, тааламжтай тий найс нөхөчөг нэг айгүйх хайрлаж ийн, ойлгож ийн, үнэлж ийн тий сэтгэл хангалуун байна. Гоё наа гэсэн зүйл бол гарч ирж байна. Магадгүй энэ дээр яхав энэ одоо хүзрний утга нь болохоор дууссан тий найрлаа дууссан гэдгийг илэрхийлэн. Тэгэхээр магадгүй та хоёр маань нэг талаараа дууссан байжгаад эргээд одоо эвлэрсэн байгаа хүмүүс маань ижиж болно. Энэ ингээд ийм хөрхөн хайрын хүзртэй ингээд тодруулаа гараа ирсэн учраас өмнө нь жоохон дууссан энэ төр гэж бодож исэн чинь буцаад та хоёр маань нийлээд илүү гоё сайхан аз жаргалтай байгаа байж болно. Хэсэг та хоёр маань жоохон одоо сал царинсан юм уу те мууцсан бас байж болно. Тэгээд одоо энерги чинь илүү гоё сэргээд нэг ойлгоод явж байгаа нэр өсөж болно. За эсвэл
Яг хөө зарим тохиолдолд олон хүмүүс үзэж байгаа учраас өөр нэг энергийг харах юм бол салчаад хоёр маань найз нөхөд хэвээрээ үлдсэн бас байж болно тий. Яг бас бүрэн харилцаагүй биш тий. Нэг тэгээ харилцаатай үлдсэн бас байж болно тий. Салчаад харилцаатай холбоотой үлдсэн найз нөхчөг болоод үлдсэн байж болно. Ийм юм бол харагдчихээн. За хэдүүлээ илүү тодруулъя тий. Хоёрын маань ерөнхий энерги тий ямар вэ гэдгийг харъя. За манай 2 дугаар группийнхний үзүүлж буй энэ харилцааны ерөнхий энерги ямар вэ хэлсүүч ерөнхий энерги. Wow, Three of Pentacles, Emperor. Eight of Swords. Queen of Cups. За жоохон дэвшлүүлж. Three of Wands. За одоо яг ингээ байгаа харилцааны штэ тий. Илүү тодруулаад ингээ харсан чинь хоорондоо айгу юу мэрч ажиллаад байгаа юм шиг нэрг бол гарч ирж байна. Хоёр дундаа бас хийдэг зүйлтэй юм уу тий. Иймэрхүү байж болно. Эсвэл магадгүй дандаа бас нөгөө салцсан тий. Тэгээд дундаа хүүхэдтэй хоёр талдаа одоо хичээгээ явж байгаа юм асуудал тий. Салсан асуудал манас байж болохоор байна гэж үл харагдаж байна. Яг төгчсөн хоёрын дундын нэрэг тий. Илүү одоо юм салц хагцсан бол бишээ тий. Хамтдаа байна. Тэгээд аюу юм одоо орж ирсэн энерги байна л да. Нэг бол ингээд хамт байгаад байгаа юм шиг тий. Нэг бол ингээд аюу нэг ойлгоод ингээд гоё байгаа юм шиг боловч нэг одоо юм шиг боловч нөгөө талдаа хоёр аюу муудаж маргаад байгаа юм шиг тий. Санал зүрэлтөөж нэг стрессдэж тэ яах их юм мэдгүй шаналж тэ жоохон эморч энэ төр байгаад байна. Тэгэхээр нэг талтай айгу гоё юм шиг боловч тэ тайван амгалан гоё юм шиг байгаад байгаа юм шиг мөртлөө нөгөө талтай ингээд шал эсэргээр айгуух асуудлуудтай байж болохоор энэ. Тэгэхээр энэ харилцаа айгүй их тийм ойлгомжгүй байна гэж бол харагдаж байна. Надад л тэгж харагдаад байна. Магадгүй та өөрөө айгүй сэтгэлтэй бас байж болно. Queen of Cups. Тэгэхээр аль нэг нь нэштэй те энэ харилцааг айгүйх урагшлуулах гэж энэ харилцааг дуусгахгүй энэ харилцааг ингээд хүчин чармайлт гаргаад те болгож бүтээх гээд амар хичээгээд энэ харилцааны одоо асуудлуудыг ин шийдээд те нэг ингэж уучлаад ойлгоод одоо салмалсан байсан бол илүү дахиж нийлээд ингээ урагшлая гэж бодоод байгаа ч юм уу те аль нэг нь энэ харилцаанд айгүй хичээж байгаа байж болно гэсэн зүйл бол харагдаж байна. Эндээс илүү эмхтэй нь илүү сэтгэлтэй, эрэгтэй нь жоохон бага сэтгэлтэй ч юм уу иймэрхүү зүйл харагдаж байна. Тэгэхээр одоо та эмхтэй хүн үзэж байгаа л та айгүйх энэ харилцааг авч явахгүй шигчээгээд энэ эрэгтэй хүн үзэж байгаа л та энэ харилцааг юу н одоо явуулах хүслэхгүй юм ч юм уу тиймэрхүү байж болно. Тэгэхээр яадаг ч гэсэн энэ харилцаа бол хин нэг нь л айгүйх чирээд байна. Нөгөө талдаа нөгөө үнэн айгүйх маргаан дагуулад наа тий харилцаанд асуудал үүсгээд байж болно. Уул нь ингээ хамтдаа ингээд хувь тавилангаар учирсан те нэг тийм гоё мэдрэмж байна уу те ингээ хизээ салж хацгааргүй та хоёр хүүхэд мөхтээр бас айгу холбогдсон байж болно. Wheel of Fortune болон Judgment гарч ирж ийн яадаг ч гэсэн та хоёр ингээд одоо ингээ хамтдаа байх нэг тийм хувь тавилан те хамтдаа байх тийм зүйлээр айгу холбогдсон байна. Яаж ч утсан та хоёр нэг нэгнээсээ айгу салж чадахгүй те ийм зүйл бол харагдаад байна. Нилээ бас гэрэлцэнтэй эсвэл одоо сүүмүүд тавьсан ч юм уу те ийм албан ёсны энэ төр бас байх магадлал өндөр. Тэгээ тийм учраас ингээ хүн амтан аюу та хоёрыг мэддэг те одоо тийм учраас салчин ихэр нийлж чадахгүй байгаа ч юм уу те. Одоо тэр дургуун үнэн те. За тэгчээсэн та хоёрын бол дундын энерги бол нэг юм байна. Нэг нь маш их хичээгээд урагшлуулах гад байна. Нөгөөтг нь гуйлгаадж байгаа юм уу те. Тийм байна. Тэгээд ятгчээс нэг иймэрхүү энерги бол гарч ирж байна. Одоо болохоор энэ хүн таныг өмнө юу гэж боддог гэсэн одоо юу гэж боддог вэ гэдгийг харж байгаа. Тэгэхээр энэ хүн таны тэ үзүүлж байгаа хүн чинь
Өмнө нь таныг юу гэж боддог байсан бэ гэдгийг нь үзье. За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхны өмнө нь юу гэж боддог байсан бэ? Тэгэхээр илүү тодорхойлчих бах тий. Өмнө одоог нь үзэхээр илүү тодорхойлох бах. За queen of. За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхныг юу гэж харж байна? Өмнө нь юу гэж хардаг байсан бэ? Манай 2 дугаар группийнхны талаар манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь юу гэж боддог байсан бэ? Юу гэж бодож харж ирсэн бэ? За Knight of Cups-ыг тодруулж. За энэ хүнээс бол айгүй их тийм юу гэмээр чимдээ. Энэ хүн л ер нь таныг айгүй эргэлзүүлээд одоо нэг юм асуудал болоод байгаа хүн нь энэ үзүүлээд байгаа хүн чинь юм уу гэж бол харагдаж байна. Энэ хүнээс нэг юм тогтсон нэг тийм ойлгомжтой энерги бол гарч ирэхгүй байгаа байхгүй. Түрүүн бас та хоёрын энержиг одоо энержи чек гэн үзэхэд тэ нэг юм болоод байгаа юм шиг мөртлөө ингээд болохгүй байгаа ч юм шиг тэ нэг юм болж байгаа юм шиг мөртлөө гинт асуудал тарай таныг урлуулаа ч юм уу тэ гинт тантай ингээд үл ойлголцол үүсгээд идэх ч юм уу тийм энержи гарч ирээдсэн. Тэгэхээр таны үзүүлээд байгаа хүн чинь өөрөө айгүй ойлгомжгүй хүн бас байж болно. Орон гарна тэ яг нэг чигээрээ байдаг хүн бол биш. Айгүй олон талтай тэ олон ааштай гэх юм уу. Би бол ийм хүнийг хараад байна. Ийм хүний мэдрэмж одоо орж ирээд байна. Айгүй төвхтэй яг ингээд нэг юм голын бариад уншчих гэхээр энэ хүний бодол мэдрэмж нь бүр юм доктортой биш. Тэ таныг ингээ өнгөрсөнд юу гэж харж ийн бодож исэн бэ нэ тэр гээд асуухад таныг бол айгүй зөмбөлхтэй айгүй дотгошоогоо та магадгүй бас нэгэн өмнө айгүй дотгошоо хүн байсан байж болно тэ энэ хүн өмнө юу гэж таныг хараад байна вэ гээд тэгэхээр яд өгчсэн таныг айгүй дотгошоо маш их одоо өөрийнхөө зөмбөлхийг сонсдоо өөрийгөө мэдэрдэг ч юм уу тэ айгүй эмзэг бас байж болно тэгэхээр одоо гадагшаага юм илэрхийлээд байхаас илүү ингэж бас нэлийн дотгошоо барийн хүн байсан мэнаа гэж бол хараад байна. Тэгээд энд бас hermit үзэр гарч ирж байна. Тэгэхээр таныг бас илэрхийлж болно тий. Ийм аюух гүн гүнзгий юм боддог тий. Дотроо баталтай дороос өртөг. Тэгдэж штэ тий. Тэгэхээр hermit үзэр чинь ер нь бол маш тийм ганцаараа байх тууштай, ганцаардмал тий. Сүнслэг гэх юм уу те одоо сүнсээ таньж мэдж байгаа spiritual хүнийг илэрхийлнэ. Тэгэхээр яг ингээ олон хүнтэй л ингээл байхаар интровертууд айгүй ядардаг те ингээ өөртөөгөө байж чадахгүй өөрийнхөө одоо тэр энергийг одоо дахин цэнгэлж чадахгүй айгүй хэцүү байдаг те. Тэгэхээр таны хувьд ерөнхийдөө интроверт барин хүн юм уу да гэж бол харагдаж байна. Тэгэхээр илүү бас энэ хүн чинь таныг тэр тухайн үедээ те өмнө таныг айгүй өөрийгөө тусгаарладаг ганцаараа туртай ч юм уу те бас нилээ юм хүн боддог дотгошоогоо spiritual зөмбөлхтэй энэ төр гэж харж иж болно. Та эсвэл энэ хүндээ айгүй зүүдний хадлаар ярьж мэрэл те. Би бол амар юм зөнтэй мөнтэй гэж бас хэлжсэн байж болно. Яд гэжсэн энэ хүн таныг айгүй дотгошоогоо зөнтэй гэж бол харж исэн байна. За тэгээд энэ хүн яд гэжсэн тантай айгүй урт удаан хугацаанд бол хамтайсан хүн юм шиг бол харагдаж байна. Тэгээ угаасаа хэлсэндээ та хоёр дундаа хүүхдтэй салсан байх магадлал айгүй өндөр харагдаад байна. Тэгэхээр та хоёрын дунд ингээд гэр бүл энэ төр байгаа бол тий өмнө нь таныг ингээд одоо гэр бүлийн гишүүнэ гэж харахтаа нэг л юм асуудалтай гэж бол харж исэн байна тий ингээд яг гоё гэр бүл болчихно гэхээр нэг л болж бүтээгүй тий иймэрхүү зүйлэл байсан гэж бол харагдаж байна. Гэр бүлдээ энэ хүн аягүй сэтгэл хангалуун бас байсан байж болно тий та яг юм өснөр нь байгаагүй ийм байсан байж болно гэж бол харагдаж байна. Тэгээд энэ дээр тавар үзөр гараад ирлээ л дээ. Ер нь таныг ингээд аюу ойлгоход айгу бас хэцүү байсан байж болно. Одоо ингээд урт удааны одоо харилцаагаа ингээ өргөжлүүлээд явна гэхээр тэр үед амар хэцүү байсан учраас ер нь танаас салах бас шийдвэр гаргасан байж болно. Эсвэл одоо саяхан салсан бол ер нь л анханасаа ер нь тантай ингэж урт удаан хугацааны харилцаа үүсгээд ингээд явхад үнэхээр одоо тохирохгүй байсан байна гэж бол хараад байна энэ хүн чинь.
Өмнөх энержи бол ер нь жоохон төвөгтэй энерги бол гарч ирж байна. Нэг бол амар ас жаргалтай байсан байж болно. Нэг бол амар хэцүү шаналгаатай энержи гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн өөрч нь бол өмнө сэтгэлтэй байсан гэхдээ айгүй асуудлууд та хоёрын харилцаанд байсан гэж бол харж байна тий. Эсвэл энэ дээр бас юм байна. Тавар үзэр гарч ирж байна л да. Айгүй их аз жаргалтай байжсэн гинт та хоёрын амьдралд янз бүрийн нууц дэлгэгдсэн ч юм уу те нэг хуурж исэн интернет баригдсан ч юм уу тэгээ та хоёр бас магадгүй салсан байж болно. Тэгэхээр ингээд аюу гоё гинт байжсэн янз бүрийн нууц дэлгэгдэж те имерхүү зүйлс босноос болоод те одоо 3 дахь харилцаа байж болно. Тэгээд өмнө одоо хин нэгэндээ хилээгүй зүйл нь баригдсан байж болно. Тэгээ юу ч байж болно. Яг тэгчсэн нэг юм нууц ил гарсан байж болохоор байна. Тэгээд ийм учраас энэ харилцаа яг хүснээр нь яваагүй ч юм уу те ийм зүйл бол энэ хүн хараад байна. Уул нь бол өөртөө чинь олон зүйлийг бас бодож исэн хүн бас байж болохоор байна. Nine of Cups гэхээр одоо аз жаргалтай те ингээ урт удаан сэтгэл ханамжтай хүснээ авсан те гой сайхан амьдрал өөртөө чи харж исэн байж болно. Тэгэнгүүт гинтийн нэг юм одоо тохиолдол болсон юм шиг те асуудлууд үүссэн байна те магадгүй одоо Nine of Swords гарч ирж байна. Энэ гэр бүл те одоо гэр бүл гэж уншиж байгаа бол ерөөхдөө хин нэгнээ донтож барьсан ч юм уу те одоо донтол манталтанд бас орсон байж болно энэ хүн чинь. Одоо энэ хүнээс нэг юм докторгүй нэр гарч ирээд байгаа байхгүй те нэг талтай амар гоё юм шиг мөрчлөө нөгөө талдаа нэг юм асуудалтай зүйл нь хүнд байсан юм шиг эсвэл өөрчн байсан юм шиг те. Тэр ерөөгийн нэг нэр бол ингэж гарч ирж байна. Яад гэжсэн. Өмнө нь бол нэг гоё болоод нэг хэцүү болоод те нэг юм байсан. Тэгээд гэжсэн өөртөө чинь доктортой урт удаан хугацааны амьдрал үргэлжлүүлэхэд айгүй хэцүү байсан гэж бол харагдаж байна. За одоогийн энэ нэрэгч нь ямар байгаа вэ гэдгийг нь үзье. За манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь одоо манай 2 дугаар группийнхэнд одоо ямар энержитэй байгаа вэ? Одоо манай 2 дугаар группийнхны юу гэж боддог вэ? Манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь одоо манай олноороо бодлоо. Манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхныг одоо юу гэж боддог вэ? За одоо юу гэж хард юм бэ гэдгсэн чинь ер нь бол яг нэг гоё сайхан зүйлэндээ юу гэдгийг танаас авах сэтгэл ханамж таны одоо тэр гоо үзэглэн мундаг байдал одоо юу гэдгийг те таны бие авч байгаа байдал таны өөрийгөө илэрхийлж байгаа байдал ч юм уу те алхаа гიშгээ царай ус тийм юм бол одоо л таалагддаг хിവэрэ гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр эндээс та хоёр ингээ айгуу салцсан байгаа бол те салцсан ч гэсэндээ найз хിവэрэн дээр үлдсэн байгаа бол яг одоо бол таныг бол хайрлсан хിവэрэ байгаа. Тэ одоо сэтгэл дотроо яг таныг яг одоо ямар хүн гэж анх хайрлсан те яг тэр нь бол хിവэрэ байгаа. Энэ хүн чинь таныг бол хайрсаар байгаа гэж бол харагдаж байна. Гэхдээ энэ нь илүү одоо юм амар хайр сэтгэлийн хайр гэхээс илүү тантай айгу урт удаан хугацаанд хамт байсан учраас те нөгөө сэтгэлийнхаа гүнд айгу хайрлах ус биш болно. Тэ яа тэгэхээр энэ Two of Cups эргэ арц учраас та хоёрыг айгу салцсан байж их боломжтой гэж бол хараад байна би. Салцсан мөрчлөө найзуудтай нэг юм холбоотой байгаа энержи гэж бол хэлээд байгаа. Тэгэхээр сэтгэл дотроо хайрладаг ч гэсэндээ энэ харилцаанаас бол удаан юм бол харахгүй байна. Тэ удаан хугацааны доктортой гоё зүйл бол харахгүй байна. Тэгэхээр энэ хүн ер нь бол таныг ер нь юу гэж харж ийн вэ гэх юм бол айгу нууцлаг энергитэй байна гэж бол харж ийн. Ингээд та айгу ганцаараа байх туртай тэ өөртөөгөө айгу их цаг авж ийн тэ ийм байна гэж бас хараад байна. Тэгэхээр яг хол байгаа энэ төр хүмүүст бас их таарад байна тий. Би бол тийж харж ийн. Нэг талтаа ингээд найз нөхөд болцсон хүмүүс байж болно. Эсвэл ингээд нэг юм холцсон харилцаанд байгаа юм шиг те. Яг юм амар салцсан гэхэд хэцүү даад байгаа хгүй юу? Тэгэхээр ингээд холцсон харилцаанд ингээд удцсан энэ төр хүмүүс байгаа л таныг өөрөөс нь аягүй юм нуудаг гэж бодож иж болохоор байна. Өөрийгөө аягүй тусгаарлаад те. Тэгээд энэ гэж бас хараад ах шиг байна.
За тэгээд өөр таныг юу гэж бодож ийн вэ гэх юм бол авих бие даацсан гэж бас хараад байгаа болтой байна. Яг тэгчээсээ энэ хүн ингээд нэг юм таны талаар одоо яг ингээд бодож байгаа бодол нь бол та нэг л юм нууцлаг заяа. Таны талаар ингээд ихтлээ олон мэдээлэл бол байхгүй, мэдээллийг авч чадахгүй байна тий. Таны талаар ингээд судлах гэдэг юмуд та айгу хаалттай бас байж болно. Наана та хоёр ингээд айгу найз нөхөд юм шиг те ийм боловч одоо нэг нэгэндээ нээлттэй байгаа юм шиг боловч те эвтэй найртай байгаа юм шиг боловч энэ хүн чинь ер нь таныг харахтаа айгу өөрөөс нь та ингээд жоохон зай бариад байгаа юм шиг те яг ингээд бүрэн сэтгэл зүрхээ үнэхээр зориулж ийн үү гэвэл үгүй тийм зүйл бол харахгүй байна гэж бол харагдчихээн. Та бол нэг тийм өөрийгөө хамгаалаад байгаа байхгүй юу? Хаагаад? Тэгэхээр энэ хүн таныг айгу гомдоосонтой холбоотой бас байж болно гэж бас энэ хүн хараад байна. Таныг айгу гомдооч ус учраас те шаналлах өмнө нь айгу шаналгаж ийсэн те. Учраас та энэ хүнд ингээд айгу илдэг ч гэсэндээ яг нөгөө хүссэн шиг нь хайрыг өгч аваад те ийм гоё хосын харилцаанд бол байхгүй байгаа л гэж бол хараад байна. Тэгж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ ирээдүй энэ хүн харж ийн үү гэдгийг харъя. Таны үзүүлж буй хүн чинь тантай ирээдүй харж ийн үү гэж өгөөч. За таны үзүүлж байгаа хүн чинь тантай ирээдүй харж байгаа. Энэ хүн аягүй их нөгөө юу байна л та таны талаар аягүй бодоод одоо ч гэсэн дотроо хайртай гэж бол харагдажсэн шүү дээ. Тэгэхээр яг нөгөө эвлэрэх боломжийг гараад ч юм уу те та тэгээд айгу нүүр өгөөд та яг нөгөө урдны шигээ энэ хүнийг хайрлаад хүлээж аваад одоо өөрийгөө айгу нээгээд ч юм уу те ингээм бол энэ хүн буцаж одоо тантай нийлэх амар хүсэлтэй байгаа. Таны одоо нөхөрчин хിവэрэ байх хүсэлтэй байгаа ч юм уу те би бол тэгж уншаад байна. 2 emperor гарч ирлээ. Тэгэхээр Industry of One харагдчихээн. Тэгэхээр тантай амирыг эвлэрэх хүсэлтэй ирээдүй харж байгаа. Тантай ингээд эвлэрчүүл гоё доо ч юм уу те амир хөөрхөн ингээд дотроо айгу бодоод байгаа гэж бол харагдчихээн. Тэгэхээр энэ хүн өмнө нь л алдаа хийгээл таныг айгу гомдооц юм уу да те гэж бол харагдаад байна. Тэгэхээр та энэ хүнийг айгу сайхан уучлаад ингээд нэг юм зөөлөн те боломжтой те ингээд буцаж нийлэх боломжтой гэдгийг нэг юм жоохон өгчих юм бол тийм ханд өгчих юм бол ч гэдэг юм уу. Энэ хүн чинь тантай буцаж нийлэх амар дуртай байна гэж бол харагдчихээн. Таныг мартаж те чадахгүй байна. Тантай ирээдүг боломжийг үүсгэх үнэхээр дуртай байна гэсэн зүйл харагдчихээн. За тэгээд нэмэлтээр хэдүүлээ та хоёрын 23 сар ирээдүг харна. Энэ харилцааны юу н асуудал болоод байгаа зүйл нь юу юм бэ гэдгийг гүнзгийрүүлж харна. За тэгээд энэ хүний чинь бодол сэтгэлд нь өөр хүн байгаа юу те 3 дахь читгэд байна уугүй юу гэдгийг харж өгнө. За тэгээд уншлага нэмэлээ баярлаа. За сайн байцгаана уу манай 3 дугаар группийн маань автаа мэрэл. За одоо хэдүүлээ та хоёрын харилцааны энержи чек буюу те ерөнхий энергийн хэдлээ харъя. За манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн манай 3 дугаар группийн те ямар албатай юм бэ те та хоёрын харилцааны ерөнхий энерги одоо ер нь ямар байгаа вэ гэдгийг харъя. Ancient knowledge, longevity. За айгу урт удаан хугацаанд хамт исэн хүмүүс маань байж болох боломжтой харагдчихээн. Нэгний айгуусан мэддэг ч юм уу те. За манай 3 дугаар группийн үзүүлж буй манай 3 дугаар группийнхантай ямар албатай юм бэ? Энэ хоёрын харилцааны ерөнхий энерги. За change moment beginnings, changeability. House dark. За нөгөө нэг тийм гоё хөнгөн энерги гарч ирээд байгаа юм. За манай 3 дугаар группийн үзүүлж буй манай 3 дугаар группийн ямар албатай вэ? Энэ хоёрын ерөнхий энерги. За тэгэхээр энэ дээр айгүй хөөрхөн өнгөнүүд нь нэг тийм ногоон шаргал шарч юм шиг те ийм юм бол харагдчихээн. Тэгэхээр илүү одоо зүрхэн үрдний энерги те юуны sacral chakra гэдэг чинь юу лээ? Одоо 3 дахь үрдний энерги бас гарч ирж байна. Тэгэхээр энэ нь илүү одоо та хоёр
хөнгөн жаргалтай, happy те ийм энерги бол ерөнхийдөө гарч ирж байна. Тэгээд та хоёр юу н урт удаан хугацаанд ингээ хамт идсэн хүмүүс байх айгу магадaltaй эсвэл урт удаан хугацаанд нэг харж явж исэн юм уу те нэг бас гайгуусаа мэддэг хүмүүс маань юм уу даа гэж бол харагдаж байна. Тэгээд та хоёрын одоо энэ харилцаанд ч юм бас нэлээд өөрчлөлт гарсан байж болно. Эсвэл энэ харилцаа ч юм бас дөнгөж эхэлж байгаа харилцаа бас байж болно илүү. Нэг юм гоё хөнгөн аз жаргалтай нэг юм гоё энерги бол гарч ирж байна. Манай нөгөө хоёр хөзрүүдээс маань л те нөгөө хоёр файлаас маань бол жоохон хүнд энерги бууж ирсэн. Тэгэхээр энэ 3 дугаар групп маань л илүү таалагдж байгаа үнэ үзүүлж байгаа ч юм уу те эсвэл дөнгөж уулзж байгаа үнэ үзүүлж ш бас болохоор энэ гэж бол харж байна. За илүү тодруулаад харчаа. 3 дугаар группийн энэ харилцааны ерөнхий энерги. Вау. За энэ харилцаа бол айгүй хайтайхан бууж ирж байна. Wheel of Fortune. Вау. За тэгэхээр та хоёрын хувьд ч тэгээ айгүй нэгэндээ сэтгэлтэй гэж бол хэлэхэр байна. Одоо илүү юу гэмээр ч юм дөнгөж уулзж байгаа бас байж болно. Тийм урт удаан хугацааны энерги гараад исэн ч гэсэндээ нэг айгүй урт удаан хугацаанд таньдаг байж байгаад те. Одоо яг ингээд нэг юм хосын харилцаанд орж байгаа юм шиг бас байж болно гэж бол хэлэхээр байна. Эсвэл одоо үнэхээр та хоёр одоо урт удаан хугацаанд хамт ажилласан хүмүүс тэ. Ийм бол харагдаж байна. За тэгээд яадаг ч гэсэн та хоёрын харилцаа айгүй тийм доктортой гоё юм гэж бол би бол харж байна. Одоо ийм эргэлзээ байхгүй гэх юм айгүй ойлгомжтой. Тэгээд энэ таны үзүүлж байгаа хүн чинь танд айгүй тийм бас доктортой одоо гой сайхан саналыг ус тавьсан байж болно. Энэ фул үзэр те. Одоо хоёлаа ирээдүйд инкүү тэхүү ч юм уу те. Хоёлаа өөр ингээд хийя гэдэг юм дандаа юм нэг юм фэнтикл үзрүүд гарч ирж байгаа маш бодтой боломжийн те. Таны ингээд эргэлзүүлээд байгаа юм бол бараг байхгүй. Та тэгээ энэ харилцаанд айгүй сэтгэл хангалуун те. Ингээд энэ хүн таны хувьд ингээд хосолоод явхад амар гоё одоо тохиромжтой боломжийн те. Найдвартай ийм хүн байна гэж бол хараад ижиж болохоор нөгөө талдаа таны энэ хүн чинь ч гэсэн яг ялгаа байхгүй те. Танд ингээ урт удаан хугацаанд ингээ хамтдаа болж бүтээд явах юм бол илүү ирээдүйдээ те одоо айцгүй гэх юм уу? Ингээ хаашаач эргэж болохоор гэж бол бодохгүй энэ яг ингээл чигээрээ нэг ойлгоод ингээд яг гой сайхан шудрах те. Ингээ ойлгоод явах юм бол энэ харилцаа ингээд өссөн үр дүнд айгу хүрэх боломжтой те гой сайхан байна гэж бол хараад байна. Тэгчээсэн энэ харилцаа бол нэг тийм та хоёрын ерөнхий энерги гэдэг нь гут айгу гоё юм хөнгөн жаргалтай happy тэгсэн мөртлөө ямар юм ирээдүйтэй те аюулгүй гэх юм уу тэгж бол харагдаж байна. Одоо мянган сэтгэл байгаад одоо ирээдүггүй бас байж болно те ингээд нөхцөл байдал янз бүрийн зүйлээс шалтгаалаад эсвэл хичээл зүтгүүлэхгүй эсвэл бэлэмж те хайртай мөртлөө ингээд бэлэмж энэ төр нөхцөл байдал бол байдаг. Тэгэхээр яадаг ч гэсэн та хоёрын дундын энерги гэх юм бол айгу доктортой бэлэндээ одоо хичээгээд ингээд хоёр бинийгаа хайрлаа явах юм бол айгу боломжийн гоё хүсэл эрмэлзлэл дүүрэн те. Тэгээ энэ харилцааны төлөө айгу хичээе гэсэн тийм бодолтой байгаа ч юм уу те айгу хичээгээд явж байгаа харилцаа байж болохоор байна гэж бол харагдчихэв. Бэл одоо энэ харилцааны ерөнхий энергийг бол үнэхээр 100% гоё сайхан байна тий. Гоё юм гэж бол хэлэхээр байна. Нэг юм хөнгөн жаргалтай нэгтгэтлээ асуудлууд багтай юм уу даа гэж бол харагдаж байна яг одоо энерги чинь. За одоо хэдүүлээ таны энэ үзүүлж байгаа хүн чинь өнгөрсөндөө өмнө нь таныг юу гэж боддог байсан юм гэдгийг харъя. Дараагийн одоо юу гэж боддог вэ гэдгийг харж өгнө. За манай группийн үзүүлэлт би хүн нь вау энэ үзэр гарч ирнэ гинэ. За 3 дугаар группийн үзүүлэлт би хүн нь манай 3 дугаар группийнхныг энэ юу гэж хардаг байсан бэ? Найзаа гэж өгдөг байсан байна. Вау. Тайроос айгуу удаан хугацаанд найз байсан гэж болно. Wow, justice. Ten of Pentacles. За ийм байна. Энэ хүний дүгээс шүү дээ. Таныг бол анх ингээд өмнө нь юу гэж боддогсэн бэ гэдэг юм бол таныг ер нь л soulmate мөн. Тэгээд одоо ирээдүйд те
одоо тантай одоо эхлээд найзууд энэ төр байсан бол таныг бол ер нь найзаар харна гэхээс илүү одоо хайр сэтгэлийн сонголт гэж бол харж исэн байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд магадгүй энэ дээр штэ тий урт удаан хугацаанд ингээ найзууд энэ төр явцсан мөртлөө нэг дотроо ингээд шохорхоод тий байдаг тий крашлаад байдаг ийм тохиолдол байдаг штэ тий ер нь бол тийм байсан байж болохоор гэж бол харагдаж байна. Энэ хүн өөрөө чинь одоо өнгөн дээрээ тий одоо яг бодит байдал дээр болохоор ингээд найз юм шиг ингээд байжсэн боловч анхнаасаа л ер нь өмнө нь таныг бол айгүй шохорхдог одоо сонголттой хайр сэтгэлийн сонголт мөн гэж бол харж исэн байна. Танаас айгүй гоё юм тутан дулаан энергтэй иймэрхүү зүйлийг мэдэрдэг байсан байна. Тантай байхдаа үнэхээр аз жаргалтай гоё сайхан байсан байна гэж бол харагдаж байна. Тэгээ өнгөрсөн яг энэ хүн бас өөр хүнтэй байсан байж болно. Энэ жоохон шархалж мархсан байж болно. Тийм учраас таныг бас жоохон friend zone үлдээгээд байсан байж болно. Тэгээ ингээд та маш их таалагдчихсан боловч өмнө нь бас жоохон бэлэн биш асуудлууд бас одоо өмнөх харилцааны асуудал ч юм уу те X-mix-с байсан байж болно. Одоо урттай хугацаанд зурлалцсан X-тэй байж байгаад тантай шууд нийлж нэхэр бас чадахгүй те сэтгэл зүрхэн бэлэн биш байсан учраас найзын төвшин ингээд бас явуулаадсэн байж болохоор харагдаж байна. Яадаг ч гэсэн энэ хүн ер нь танд айгу сэтгэлтэй байсан. Тантай ингээ гоё сайхан зүйлийг мөрөөж исэн, харж исэн те. Ийм зүйл бол байсан байна. Магадгүй өөр нэгэн хүнийг бас орхиж таныг сонгох шийдвэр хүрсэн байж бас болно. Одоо өөр нэгэн хүнтэй хамт иж байхад нь та одоо илүү таалагдсан ч юм уу те. Тийм учраас таныг сонгосон бас байж болохоор энэ тухайн үедээ бич бол харагдаж байна. Тэгээд өштэй те танаас айгүйх тийм юу байна? Энэ хүнийг айгу тайвшруулах тийм гоё энерги гардаг байсан ч юм уу тэгж бол харагдаж байна. Тантай үнэхээр одоо ойлголцдог бас байсан байж болно. Тэгэхээр илүү юм байна л да одоо хайр сэтгэл гिचэнгүүтээ ингээд дундын нэг одоо юу гэдгийг ойлголцол байхгүй те зөвхөн ингээд хайртай ярьдаг гэсэн мөрчлөө ингээд ойлголцохгүй бас яваад байдаг төрлийн хосууд байдаг. Тэгэхээр та хоёрын хувьд бол айгу хөөрхөн ингээд нөгөө суур бейс чинь болохоор илүү найзын төвшөнд те нэг айгу ойлгох төвшөнд эхэлсэн учраас ингээд араараасаа та хоёр айгу их тийм нэг ойлгоод одоо гоё яваад байгаа бас байж болно. Тэгэхээр эндээс ийм харагдаж байна. Би бол энэ харилцааг 100% soulmate наа гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр энэ хүн таныг өөр анхаарал таньсан миний найз те миний үрдийн найз эсвэл одоо миний үнэхээр одоо хайртай хүн энэ хүн муу юм байна гэдгийг аягүй сайн таньсан, мэдчихсэн ийм зүйл бол гарч ирж байна те. Өмнө нь таныг юу гэж боддог байсан гингүүд үнэхээр л одоо soulmate нь хүн байна гэж бол харж ирсэн байна. Тэгэхээр яг дотн сэтгэл маш их төрсөн байна те. Одоо хүн ингээд шууд нэг хүнийг харснаа миний энэ soulmate мөн гэж тэгдэг штэ те. Зүгээр энэ хүн үнэхээр надад тийм гоё сайхан мэдрэмж төрүүлээ. Ямар гоё нэрхтэй юм бэ ч юм уу те. Ямар гоё юм бэ. Энэ хүн намайг үнэхээр ойлгох юм байна. Хэзээ ч одоо энэ хүнд би худлаа ярьж чадахгүй юм байна те. Гэл харахад л одоо шууд та энэ хүнийг ойлгодог ч юм уу те. Бас тийм мэдрэмж бол гарч ирж ийн хэзээ ч одоо тантай худлаа ярьж таныг одоо хуурам эхлэх боломжгүй те чадахгүй. Яа тэгэхээр та шууд хараад л мэддэг ч юм уу те мэдэрдэг бас юм байж болно. Тэгэхээр та хоёрын хувьд сүнсний холбоо soulmate байх магталмаар өндөр харагдаж байна. Айгу хөөрхөн юм. Тайвширлын энерги бол байгаа хгүй те. Жаргалтай гэх юм уу? Ийм санаа зовоосон энерги бол харагдахгүй байна. Одоо өмнө нь тантай байхдаа одоо санаа зовоосон зүйл бол үнэхээр бага байсан тий. Тэнийг бол урт удаа хугацааны одоо сонголттой юу гэдгийг гэр бүлийн ч юм уу бүр тийм амар гүн үнзгийн юм чинь бодож ийж гэсэн зүйл бол харагдаж байна. Тантай л байхад одоо илүү амар амгалан тайван гой сайхан байдаг байсан гэж бол харагдаж байна. Тэгээ энэ хүн яадаг ч байсан таны талаар маш их зүйл бодсон байна тий. Боддог байсан байна. Өөртөө бас ярилцдаг байсан байна тий. Гэсэн зүйл бол харагдаж байна. Тэнийг юу гэж бодож яаж оол гэж айгүйх боддог байсан байж болно. Та айгүй бас юу гэдгийг энэ хүн чинь өөр хүмүүнтэй энэ төр байсан бол тэгээ найзын төвшин дээр яваадсан бол таас сэтгэлээ илчлэхгүй гээд ойлгомжгүй бас нэг явуулаадсан бас байж болно. Адагч гэсэн энэ хүн танд айгүйх тэгж сайн байжээ тий. Ойлгогдсон мэдрэмж авдаг гэж гэсэн зүйл харагдаж байна. За одоо хэдүүлээ одоо таны юу гэж бодож юм гэдгийг харъя. За манай 3 дугаар группийнхэн 3 дугаар группийнхны зөвлөж буй нь одоо таныг юу гэж боддог вэ? Одоо таныг юу гэж бодож байна? Вау, эсэ.
Wheel of Fortune. За энэ дээр амар сонирхолтой зүйлс бол гарч ирж байна. Та хоёрын дундаас нэлээд зүйлс болсон байж болно. Одоо яг эхлэлээсээ тэг өмнө нь юу гэж бодож ийсэн. Тэгээд одоо юу гэж бодож ийн гингүүд ингээд айгүй ялгаатай бол харагдаж байна. Тэгэхээр одоо энэ дундуур те энэ уртуудаа хугацаанд ч юм уу зөндөө зүйлс болсон байж болохоор бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн танд үнэхээр одоо хайртай юу хайртай те сэтгэлтэй ийм зүйл бол гарч ирж ийн тантай ирээдүг харж байгаа юу гэж харж байгаа. Гэтэ яг энэ дэр жоохон сүрэг зүйлс бол байна. Нөгөө айгүй ойлголцоод байсан те нөгөө гоё байгаад байсан зүйл чинь жоохон юу яасан бэ? Одоо нэгнийхээ сүрэгтлүүдийг бас олж харсан байж болно. Одоо гинт та хоёрт бас таагүй явдлууд бас тохиолдсон байж болно. Тэ энэ харилцаанд чинь тийм учраас нэг нэгэндээ бас нэлээд гомцсон ийм зүйлс бас гарсан байж болно. Дундуур ч бас 3 дахь харилцаа энэ төр орж ирсэн байж болно те. Одоо 3 дахь харилцаа эсвэл одоо 3 дахь нөхцөл байдал те. Та хоёрын бас энэ харилцаанд чинь ганцаа суулгахаар янз бүрийн зүйлс болсон байж болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн биш те. Ер нь та хоёрын дунд ямар ч хэрүүл маргаан тэгээ хосууд гэдэг чинь одоо юу гэдэг хайр сэтгэлийн холбоотой ийм хүмүүс зүгээр ингээд яваад ямар ч асуудалгүй одоо харилцаа гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол зөндөө асуудлууд бол байсан байна те. Байна гэж бол энэ хүн чинь харж байгаа. Гэхдээ айгүй хөөрхөн энийг итгэлтэйгээр даван туулнаа те. Тэгэхээр орхиж чадахгүй өөртөө чинь ингээд улам бүр л одоо шинэ зүйл хэлүүлээд улам бүр л одоо өөртөө чинь хамтаа хүсэлтэй те. Өөрөө ч орхихгүй байх хүсэлтэй. Яагаад тэгэхээр айгүй хайртай те. Яг жинхэнэ хосон мөн үү те. Гэсэн зүйл бол энэ хүн чинь хараад байна. Тэгэхээр энэ хүн ер нь уртын зүйл айгүй өөртөө чи харж байгаа гэж бол хэлэхээр яг одоо энэ хүн өөртөө чинь уртын зүйл харж төлөвлөж бодож байгаа. Яагаад тэгэхээр айгүй сэтгэлээ дагж байгаа те. Асуудлууд байна те. Одоо нөхцөл байдал иймэрхүү зүйл байгаа гэсэндээ энэ хүн тэрэнд бол тэгтлээ одоо хой суугаад байхгүй те. Тэрийг ингээд асуудлуудыг арилгаад ингээд явчих хүсэлтэй байгаа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр эндээс айгүй хөөрхөн юу юмэр чим энэ хүн танд айгүй илүү сайн юм уу гэж бас харагдаад байна. Энэ хүн танд илүү сэтгэлтэй байх боломжтой. Танаас илүү. Одоо та энэ хүндээ айгүй сэтгэлтэй гэж бодоход энэ хүн чинь танд бүр өөрөөс чинь илүү сэтгэлтэй те. Ийм зүйл харагдаж байна. Ямар ч асуудал бай, юуж бай, даваад гарна те. Ийм хүсэлтэй байгаа. Одоо та хоёр дөнгөж энэ төр эхэлж байгаа лээ. Найз байж яснаа дөнгөж эхэлж байгаа. Эсвэл одоо нэг айгүй удаа хугацаанд ингээ хамт явчаад одоо юм тодорхойгүй энэ төр те бас харилцаанд явж агаад одоо яг гой нийлээд ингээд болъё гэж бодож байгаа л энэ хүн ер нь айгүй ирээдүй харж ийн шүү гэсэн зүйл бол харагдаж байна өөртөө чинь тантай байх хүсэлтэй байна. Тэгэд энэ харилцааг айгүй хувь тавилан гэж бас хараад байна. Тэгээ энэ харилцаа ер нь айгүй бас хувь тавилангийн имжлэгтэй те яагаад тэгэхээр айгүй сөүлмэйт учраас тоошд ингээд цаанаас айгүй хамт байх боломжийг өгөөд олгоод байгаа ч юм шиг те. Ингээд салаад явчихна гэхээр угаасаа л эргээд одоо буцаад нийлцдэг ч юм уу те. Одоо юу гэдэг одоо дундын найз нөхдөрөө дамжуулаад санаандгүй эргээд уулздаг ч юм уу те. Бас тийм байж болно. Ингээд салаад холдоод явчихна гэхээр нэг тийм боломжтой бол харилцаа бол биш. Дандаа л одоо хамт байх те. Хайр сэтгэлийн холбоотой биш байлаа ч гэсэн бүр найзууд хэвээрээ ингээд байсаар л байдаг ч юм уу те. Одоо нэг тийм айгүй урт удаан хугацааны харилцаа те. Ийм байна гэж бол хэлэхээр байна. Үргэлжил нэгнтэйгээ холбогдоод байдаг ч юм уу те. Ийм зүйл бол гарч ирж байна. Энэ хүн тэгээд өөртөө чинь шинэ зүйл эхлэхдээ ирээдүг маш сайн харж байна. Одоо ингээ хайр сэтгэл эхлээд байгаа юм бол энэ хүн бүр цааш тийм те. Гой зүйлсийг төлөвлөж байгаа. Өөртөө айгүй итгэлтэй байгаа те. Болон бүтэн гэж айгүй бодож байгаа, зорж байгаа. Ийм энерги бол гарч ирж байна. За энэ хүн чинь ирээдүй харж байна уу те? Угаасаа ирээдүй харж байна гэж харагдаж байна. Тэгэхээр улам тодруулчихъя. За манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхантай ирээдүй харж байна уу гэж хэлж өгөөч тодруулж өгөөч. За энэ дээр бол ийм байна. Та жоохон энэ харилцаан дээрээ
итгэлтэй байгаад өгөх юм бол энэ хүн ер нь энэ харилцааг хаашин ч эргүүлж чадах хүчтэй гэж бол өөрийгөө хараад байна. Тэгэхээр танаас бас гоё дэмжлэг ч юм уу те тодорхой байдал бас өсөж иж болно. Энэ харилцаан дээр яхаа өмнө асуудлууд жоохон байсан уу байсан те асуудалгүй харилцаа гэж байхгүй. Тэгэхээр энэ хүн танаас жоохон эмээгэдэс байж болно. Тэг яг ирээдүйг харчих гэхээр та яг 100% сэтгэлээ зориулаад байна уу үгүй юу гэдэг дээр жоохон эргэлзээд байгаа ч юм уу те. Нэг тийм харагдаад байна. За яадаг ч гэсэн энэ хүн бол үнэхээр ирээдүг харж байгаа, боддог. Тэгэхээр магадгүй таны зүгээс ингээд жоохон эмээгээд энэ төр байгаа бол насны бас ялгаатай бас байж болохоор ч юм шиг. Энэ хүн чинь айгу бэлэн болсон байгаа гэдэг. Та жоохон бэлэн болсон төр биш байж болно те. Таны зүгээс жоохон юм хаалт маягийн юм бол энэ хүн чинь мэдрээд байна те. Эсвэл яг танд бас сэтгэлээ бүрэн илчилжээгүй одоо ирээдүг айгу харж байгаагаа бас хэлж чадахгүй энэ төр яваад бас байж болно. Яадаг ч гэсэн энэ хүн маш их ирээдүг харж байгаа. Тэгээд таныг бол үнэхээр одоо гой сайхан үзэсгэлэнтэй юм те. Өөрийнх нь үнэхээр тайп мөнтэй одоо нөгөө хүсэл та яг тийм одоо хүсдэг хүн мөн байсан байгаа байхгүй тий. Танаас ингээд сэтгэл ханамж авч гинүү авж байгаа. Таны одоо өгч байгаа мэдрэмж бол үнэхээр энэ хүнд чинь гоё вэ нүү гоё байгаа тий. Та тэгээ энэ хүнд ингээд хайраа зориулж бүрэн чадах юм уу гэвэл чадна тий. Ийм зөвлөн одоо гоё сайхан энергитэй юм эмхтэй гэж бол харж ийн тий. Одоо эрэгтэн үзэж байгаа бол ийм эрэгтэй гэж харж байгаа ч юм тий. Ийм бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн юу нь бол штэ тий. Айгу хурдан энэ харилцааг бас одоо гой сайхан явуулах айгу хүсэлтэй байна тий. Илүү гэс ингээд хүснээрээ тий байлах айгу дуртай бас байж болно. Яадаг ч гэсэн энэ хүн ба шийдэлд хүрсэн тантай маш удаа ирээдүг урт удаа хугацаанд ингээд болгож бүтээн гэсэн зүйл зорж байгаа харж байгаа хүсэлтэй байгаа ийм хүн шүү гэж бол харагдаж байна. Тэр энэ хүн бол тэгэхээр эргэлзээд авах хэрэггүй. Таны эргэлзээд байгаа зүйл чинь бас магадгүй энэ хүний өнгөрсөн амьдрал ч юм уу те одоо өнгөрсөнд хүн амьтантай болж исэн энэ хүн байгаа бол тэрэнд нь санаа зовоод байгаа ч юм уу те тийм байж болно. Эсвэл урт удаа хугацаанд мэддэг учраас та ингээ яг бүр үүдгийн одоо найзын төвчнөөс бас ингээд одоо хайр дурлалын төвчн рүү явна гэхээр жоох эвгүй бас те байж бас болохоор юм шиг бол харагдаад байна. Яадаг ч гэсэн таны зүгээс жоох юм зай барилттай байна. Дунднаас асуудлууд энэ төр те явсан учраас таас жоохон айцтайгаад байгаа ч юм уу. Тийм бол харагдаж байна. Яадаг ч гэсэн энэ хүн бол тантай ирээдүг 100% харж байгаа шүү гэж бол хэлэхээр байна. За тэгээ нэмэлтээр та хоёрын 23 сарын ирээдүг тэгээд энэ харилцаанд асуудал болоод байгаа зүйл нь юу вэ? Тэгээ энэ үний бодол сэтгэлд нөгөө хүн байгаа юу гэдгийг үзэж өгнө. За тэгээ уншлага нэмэлээ баярлалаа.